Австрал таалагдж байна. Австралид аялах аялын үеэр анхны сэтгэл төрүүлсэн хамгийн их таалагдсан 5 зүйл. Нэгдүгээрх нь трейний сандал. Олоолаа явж байгаа үед сандалныхаа яг ингээ хоёр тишийн хөдөлгөөн сандалынхаа байрлалыг сольж болдог нь надад үнэхээр их таалагдсан. Хоёрдугаарт томоохон супермаркет дэлгүүрүүдэд яг хүүхдэд зориулсан жимс өнгөө өгнө гэсэн сакс байсан нь надад бас үнэхээр сонирхолтой, бас үнэхээр их таалагдсан. Гуравдугаарт сүү. Би Монголд байхдаа ер нь хэр баргийн тийм сүү уудаггүй л дээ. Бид идэж яг нөө хөдөөнөөс сүү мэдээж авч чадахгүй, хотод учраас дэлгүүрээс сүү алдаж авч шууд уудаг. Тэг би ер нь нэг ууж чаддаггүй юм. Гэтэл яг Австралид дэлгүүрээс авсан сүү нь үнэхээр гоё амттайсэн. Би бүр тэр сүүг маш ихээр уусан. Тэг сүү нь үнэхээр надад амттай санагдсан. Дөрөвдүгээр хашааж харсан бүхэл улс орны хүмүүс байдаг нь надад бас үнэхээр сонирхолтой санагдсан. Яг Австралид явж байгаа гэсэн мэдрэмж надад ер нь бол нэг тийм байгаагүй. Азууд, Энэтхэг, Европ гэх ер нь бүхэл улсууд байсан. Тиймээс ямар нэгэн яг нэг арьс өнгөний үзэл бас харьцангуй бага санагдсан. Тэр нь надад бас үнэхээр их таалагдсан. Тавдугаарх нь буюу хамгийн сүүлд надад энэ мэдрэмж үнэхээр амар тайван байсан. Аялалд явж байгаа үед бусад танихгүй олон сая хүмүүс байгаа. Бүгд л өөр өөрсдийн гэсэн амьдралынхаа хэв маягт орсон. Бүгдээрээ чамайг анзаарахгүй. Чиний юу хийж байгаа чинь, чиний юу хийж чадах чинь, чиний юу өмссөн, юу зүүсэн нь хиндэж хамаагүй. Чи энэ дэлхийн өчнөө сая тэрбум хүний өчүүхэн нэг хэсэг нь гэдгийг мэдрэх нь үнэхээр амар тайван мэдрэмж. Энэ мэдрэмжийг яг Австралид байх хугацаанд бас авч чадсан. Энэ нь үнэхээр амар тайван мэдрэмж байсан. Энэ мэдрэмж надад бас үнэхээр их таалагдсан.